бид эдийн амнаатын орж ирж байгаа орлогын одоо төлхөө хувийг орон нутагт нь үлдээх энэ бодлогыг бас ойрын хугацаанд бас ярилцаж шийдмээр байгаа юм. Ингэж энэ уул уурхайн төслүүд бас орон нутгийнхаа дэмжлэгийг, иргэдийн дэмжлэгийг авч явах уу гэдэг асуудлаа тодорхой болгочмоор байна. За хоёрдугаарт бас яг газрын орч байд юм уу, ураанч байд юм уу, ер нь тодорхой ашигт малтмлын салбарууд дээр энэ төсөл хэрэгжүүлэгч нь бас олон нийтийн компани байх буюу ялангуяа орон нутгийн иргэд тэргүй ээлжинд энэ энгийн хувьцаанаас нь авдаг эрхийг нэмэр байна. Авахгүй бол дараагийн шат гэдэг ч юм уу. Ийм байдлаар иргэдэд бас энэ баялагтай эзэн байх асуудлыг зөвхөн үндэсний баялагын сангаар дамжуулах биш. Яг шууд одоо тэр тухайн төсөл хэрэгжүүлэх компани хувьцааг эзэмшигч байдлаар одоо бий болгох энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бас засгийн газар бодлогоо бас анхаараач, судлаач гэж хүсэж байгаа. Уул уурхайн одоо ашигласан компани одоо аж ахуй нэгжийн орлогын албан татвар. За дээрэс нь энэ гаргаж ирсэн бүтээгдэхүүнээс нь авж байгаа энэ амнаатын хуваарлтын асуудал гээд одоо яг тулгамдаад байгаа асуудлыг тавьж байгаа. Энэ дээр бол тантай санал нэг байна. Ягаад тэгэхээр тэнд уул уурхай ашиглуулж байгаа сум аймаг орон нутгийн тэнд амьдарч байгаа орон нутаг болон иргэдэд энэ одоо ашиглуулсныхаа нөгөө талд нь одоо авах ашиг ач холбогдлын асуудал энэ дээр яригдж байгаа. Тэгэхээр их хурлын даргын захирамжаар ашигт малтмын тухай хуулинд одоо өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр салбарын яамны зүгээс бас яг энэ концепц дээр тантай санал нэг байна. Тэгэхгүй бол яг энэ одоо орон нутагт болоод байгаа асуудлуудыг уул уурхайгаа ашиглах дээр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд их хүндрэл учраад байгаа асуудал байгаа.